Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд хүргэе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдрэ өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайда болон хөтлөгч Омын нар ажиллаж байна. Сонсогчдоо сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргэе. За, би нэг сонсогчд жоохон юугаад шүмжлүүлээ. Та одоо тий олон нийтийн ажил хийж яаж хүмүүстэйгээ мэдлэг гинэ. За. За тэгэхээр өглөөний мэнд Оми. За тэгээд Хермоны шүүдртэй хамт байгаа сонсогч танд бас эзний хайртай хүү охин танд энэ гайхалтай өглөөний мэндийг хүргье. Ингээл сураад байна шүү дээ. Сурж байна гэж тий. Тийм тэгээд манай сонсогчид манаас өглөөний мэндийг хүргэсэн байна. Тэгээд яг одоо орж ирж байгаа бас цаашдаа орж ирээд нөхөж үзэх тэр бүхэл хүмүүст яг үдсэж байгаа цаг үеийнх нь мэндийг хүргэе. Амен. Тэгээд өнөөдөр бороотой гэсэн. Тийм. Бороо айгаа гоё тий. Гэхдээ Facebook надад юу сануулсан гэж 4 жилийн өмнө ч 5 жилийн өмнө цас орж ирсэн юм байна. За. Тэгэхээр хугацаанартаа анхаарах хэвээрэл байгаа юм байна бид. Харин гадуур нэг ханиад байгаа. Тэгээд та бүхэн бас тэ нүдэнд харагдахгүй янз бүрийн одоо амьдралын саад дайсантайгаа бол байнга тэмтэж явах сонор сэрэмж явах талдаж болохгүй шүү. Тэглэг аах. Тэгээд энэ өглөө миний хувьд бас маш гоё өглөө байлаа. Би яг ийм сэрүүн цаг агаарт маш дуртай. Сэрүүндөө. Тэгэж яг хурцлах юм чи. Сэрүүн цаг агаарт маш дуртай. Дээрээс нь одоо яг бороо орно гэдгсэн чи бүр ингээд дуртай айгуу гоё догдолж байгаа байхгүй. Тэгэхээр бас өнөөдөр маш сайхан өдөр, сайхан цаг агаартай байх хаа гэж найдаж байна. Тэгээд энэ өглөө бас нэг зүйл бодогдсон нь би Ариунаас Ариун бурхан гэдэг ном уншиж байгаа байхгүй юу? Тэгээд аудиог нь сонсож байгаа номынхоо. Тэгээд тэн дээр ингээд өчтөржөнгөө ингээд оройжонгоо сонсоол их сонслоо. Тэгээд тэрэн дээр өнөөдрийн маань өвхтэй магадгүй холбогдож магадгүй нэг хэсэг байсан байхгүй юу? Тэр нь болохоор нөгөө бидний хэл одоо бидний амнаас гарч байгаа биднэлөө орж байгаа зүйл биш харин биднээс гарч байгаа зүйл ингээд бидрийг бузралдаг юм а гэдэг хэсэг байсан. Тэгээд нөгөө Ариунаас Ариун бурхан гэдэг нэртэй болохоор нөгөө бурханы ариун байдал хийгээд бидний ямар тийм муухай юм бэ гэдэг тэр зүйл хоёр талаар гарч байгаа хгүй. Тэгэхээр бид нөгөө бурханы ариун байдлыг харах тусмаа ингээ өөрсдийгөө ямар гэдгийг яг үнэн төрхөө хардгаа гэдэг талаар бас уншсан. Тэгэхээр энэ талаар бас үргэлжлүүлээд гоё олон зүйлсийг сураад магадгүй та нартай жоохон хэсгээс нь хуваалцах хаа гэж найдаж байна. Тэгээд гэрэл таап маань юунуудыг номуудыг маш олон дэлхий дээр олон сая борлуулагдсан тэр бестселлер номуудыг орчуулж яг Монгол уншигчдтай хүрэгдэг. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн бас дэмжиж номоос авч уншаарай гэж уриалъя. Тэгэд бидний уулзалт тас болох гэж байгаа. Тийм шүү. Одоо энэ хагас өдөр болсон шүү тий. Тэгээ манай Итгэл радиогийн утас ер нь бас жоохон ойр дайгуу завгүй олон хүн залгаж байгаа. Тийм болохоор 5 сарын 9-нд буюу энэ хагас сайнд болох уулзалтанда та хэд маань бүртгүүлж амжаагүй бол яг одоо бүртгүүлээрэ гэж уриалъя. Тэгээд гол нь манайхаа ажлын цагаар залгаарай. Тэгээ ажлын бус цагаар маш их залгадаг юм байна гэдгийг анзаарж байна. За тэгээд эзний минь инрэл бууж ирлээ. Эзний минь инрэл хаврын бараамд гэдэг юм. Ахта магтан дуу байдгийн. Тэр магтан дууг би ингээл өглөө аялал ингээл явж ирсэн байна. Тэгээд нэг ийм зүйлийг бас өчтөр ингээ гэрэл тайп манай итгэл радио итгэл үйлчлэлийн одоо библийн хуудасаар нэвтрүүлгүүд тий. За тэгэл одоо янз бүрийн нэвтрүүлгүүдийг одоо апта байрлуулсан гэсэн сайн мэдээг сонсоод маш их баярлсан. Та бүхний сонсох боломжтой бүх зүйлүүдээр сонсож байгаарай гэж хүсэж байна. Бас нэг зүйл нөгөө нэг манай итгэл радиогийн ап байдээ. Бага. Бид нар хөгжүүлэлт хийж чадахгүй тэр маань нэлээд гацаатай тийм байдалд орсон. Тэгээ бас амаргүй юм байлээ. Бас эзэн бас түүнийг засаж залруулах хүмүүсийг доодох. Гэхдээ яг энэ радиогийнх нь нэвтрүүлэг тасралтгүй явж ил байдаг шүү. Та нар тэн дээр бас хэрэг хүсэх юм бол тий
манай апыг бас үргэлжлүүлээ сонсоод биднийхээ төлөө залбираад магтан дуунууд олон драм бүх зүйлүүдийг сонсч иж болно. За ингээд өнөө өглөө чи яасаа олон зартай, сэтгэл хөдлөлттэй тийм өглөөвээ. За. Тийм байна. За тэгээд хамтдаа бид үргэлжлүүлэн Марк номноосоо суралцаар байгаа. Хамтдаа үгийн цаг руу орохоос өмнө зүрстгэлээ эзний өмнө бэлдээ. Тэгээд та яг одоо эзний өмнө ирээд магтаарай. Шалтгаанаад би мөрөөдлөд минь биелдэг тань зориулсан амьдрал би нэгэн шийдсэн гайхамшигт тануудын минь баясгалдаг таны хайрын мөх залуу цошин хинээрээ чөлөө нэг ч хоромзогсоо
Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид хамтдаа Марк 7 дугаар бүлгийн 20 дугаар ишлэгийг үзнэ. За энэ бол нөгөө өчигдрийн нөгөө нэг те та нар ёс заншлаас ахихын тулд Бурхны тушаалыг орхитуулахдаа гарамгай юм а. Гарамгай гэдэг үг чинь угаасаа батгдсан олон тооны үг байхгүй. Тэгэхээр гарамгай гэдэг үг чинь яг ямар нөхцөл байдал дээр хэлэгдэж юм гэхлээр сурцсан. Өө бүр тгээс сурцсан. Гаргалаа сурцсан. Манай ихч дүүс намайг юу гэж хэлээд идэх вэхээр хин дандаа хариултанд байд ингээд тэгдэг байхгүй яг багасаа тэгдэг үс юм шиг. Одоо бүгдээрээ хамтдаа Марк 7-гийн 20-ыг харах юм бол хүнээс гарах зүйлэл хүнийг бузарладаг гэдэг үг байна. За хүн ер нь гаднах зүйлд их анхаардаг байхгүй гаднах зүйлдтэй энэ хүн юу хийж ийн юу чадахгүй юу чадж ийн ингээд гаднах зүйлүүдэд их анхаардаг. Тэгээд миний хувьд бас мэдээж сүмийн пастор бас тэгээд ах хүний хувьд ингээд сүмийнхаа ингээд залуу хүмүүсд ч юм уу амьдралынхаа ханыг сонгох ч юм уу эсвэл найз нөхдөд сонгох талаар ингээд ярьж байгаа үед гаднах байдлыг битгий хар. Хүн зүрх сэтгэлээсээ хийх тийм одоо сонголтуудаар хүнийг шинжжээ. Тэгэхээр ямар ч муу хүн хамгийн гой билгийг бэлдэж чадна. Энэ бол одоо тийм сайн үзүүлэлт биш аахгүй. Харин муу хүн мэдрэмжтэй сайхан сэтгэл гаргаж чаддаг. Яг тэгэхээр сайхан сэтгэл гэдэг чинь нөгөө нэг бий болдог зүйл биш угаасаа байдаг зүйл гэж байна. Хүнийг сайн зүйл хийж сургаж болох бол сайхан сэтгэлтэй болох нь угаасаа маш их зүйл байдаг байхгүй. Тэгээ Есүс нөгөө нэг хүмүүсийг та нар ийм тушаал мушаалыг ингэж биелүүлээд за Бурхны хуулийг зөрчихтэй гарамгай юм те. За сонсох жигтэй сонсороо гэдгсэн чинь хүмүүс нь та яг юу яриад байгаа юм те. Гэхдээ юу нь бороо гэж те. Бурханд бүх юмаа өргөцсөн гэж хэлээ. Тэгээ Бурханд нэгэн л өргөцсөн юм чинь эцэг ихт нүгэх юм байхгүй л явж эцэг ихтэй за аваа ээжээ ингээд миний бүх зүйл Бурхных болсон шүү. Би идэл хэрэглээд үргэлжлүүлээ ингээд яваад байгаа. Би хариуцлаж байгаа. Энэ дэлхий дээр гих мэтгээр ингээд хариулах нь юу нь буруу гэж юм гээд ингээд хүний хувээ бодсон ачлалгүй байдал. За амьдрал чинь одоо те өтгсөө өдөж одоо үр хөвгтүүдээ одоо угтаж авч үргэлжилдэг энэ амьдралын дунд нь ингэж муухай гарамгай те муухай муу зүйл юм гашуу байгаа байдлыг шүмжилсний дараа дагалдагчнаас ч үгүй те юу нь буруу яг яачаад байгаа вэ гэх. Тэгт нь бол Есүс хэлж байгаа байхгүй. Та нар ойлгохгүй байгаа мó. Хүний гаднаас хүний дотор орох зүйл хүнийг бузарлаж чадахгүй. Учир нь хүний зүрхэнд орохгүй. Тэр гидсэнд ороод жамаараа гадагшгаараа авчина. Харин хүнээс гарах зүйл хүнийг бузралдаг гэж хэлсэн байгаа. Учир нь дотроос хүний зүрхнээс муу мухай бодол, садралал, хулгай, аллаг, завхаарал, шунхайрал, балмад байдал одоо зайлмих одоо тэ энэ бүхэн чинь бүгдөө дотроос гарч ирээд хүнийг бодлоо гэдэг төлөй ярьсан байна. Хүн гаднах зүйлийг анхаарал тавьдаа гэж би ингээд түрүүн хэлсэн. Хувцас гонор эд хөрөнгө тэ? Одоо ядгийн өөрийг нь одоо тэ сайн яваа эсвэл боломжтой яваа гэдгээ батлах тэр хүн харж болох нүдэрээ харж болох бүх зүйлүүдэд анхаарлаа тавьдаг. За бусдын үнлэмж нь бас ёс заншилт юмнаас хоцрохгүй байгаа байдал төлбөрийн чадвар гэх мэт олон зүйлүүдээр санаа тавьдаг. Уучлаарай. Харин Есүс юу гэж хэлээд байгаа дотоод сэтгэл бодол дээр та нар төвлөрөө гэж хэлж байгаа. Би өчтөр Христэд итгэгч хоёр өдөртөгчтэй ярилцлаа л да тий. Тэгээд мэдээж ингээд ярьцлага бол хүнд ярьцлага ингээд байсан боловч хамгийн гол нь бид гурвуулангийнхэн дотор байгаа Христ итгэл Есүстэй адилхан бодол санаатай байж асуудалд хандах тэр зүйлийн уулзвар дээр ярьцлага маань маш сайнаар төгсөж байгаа байхгүй. Тэгэхээр бидний нэг ийм
зүйлийг аягүй санаалгаж. Яг цаг нь болоход яг дохиол болох үед бидний дотроос юу гарч байгаа нь бидний хинбэ гэдгийг маш сайн илэрхийлж байдаг. Юу Эссе гэдэг хүний гэрт иш үзүүлэгч Самуэль ирээд тэдний хөвгүүдийнх нь нэг нь хаан гэдгийг яг мэдсэн. Эссе бол хөвгүүдээ сайхан өсгсөн хүн байсан. Тэгээд нөгөө нэг Самуэль ч та яг манай хөвгүүдийг үзэх гэж ирсэн юм уу те? За яг миний хөвгүүдийг юунд ашиглах гэж байгаа гэж мэдэхгүй боловч хөвгүүдээ дуудъя, таны урдууд явуулъя гэж. За ингээд хөвгүүдийг явуулсан. Бүр ихнийх нь том хүү нь явхад л одоо тэ Самуэльтэй ямар гоё залуу вэ, ямар гоё өндөр хүчрэх залуу вэ гэдэг ингээд бодсон гэж. Тэгээд хоёр дахь хүн ч гэсэн энэ хөвгүүдээ ямар гоё эрүүл чирэг одоо тэ эрүүл одоо туршилтаа одоо тэ бие бэлдэр сайтай, царай зүс сайтай, твэрттэй гоцолдог айтайхан өсгөөвэ гэх ингээд бодсон чи бурхан гэсэн хөөш би хүнтэй адилхан гаднахыг биш. Би хүний зүр сэтгэл доторхыг хардаг. Наадах чинь биш. Энэ бас биш юм уу? Ийм гоё залуу биш. Би хүнтэй адилхан хардггүй. Гаднахыг хардггүй. Наадах чинь биш вэ? Гэхдээ ийм хөвгүүд биш юм бол өөр одоо эднээс өөр сайн ямар хүүхд хаана байгаа юм бэ гэдэг ингээд бодоод аав нь ч гайхаад байгаа нөгөө нэг хүн сонголтоо хүн ч гайхаад. Танад өөр хүү байгаа юм. Байгаал та. Бүр мартцсан хүүхдээ байгаа байхгүй. Хоны хариулал явж байгаа нэг хүү байгаа. Тэр хүүгээ айдар. Тэр хүүгийн чи эртэл би хоол идэхгүй. Учир нь тэр айлд хүн байгаа гэж хэлсэн эзэн. Гэтэл тэр айлд хүмүүсийн нүдээр байгаа хүмүүс нь бурхны нүдээр байхгүй байгаа дээ. Яг хожим нь Давидын ах нар ер нь ямархуу нөхдүүд байсан талаар бичигдсэн байдаг л да. Зарим нь бол яг гайгүй, зарим нь бол бас хэцүү гарууд байсан байхгүй. Хүн лөө орж байгаа зүйл биш. Гарч байгаа зүйл хүний бүтрэлдэг. Сайн бодол, шударга зан, өрөвт сэтгэл, үнэнч байдал. Энэ бол ариун амьдралын хамгийн үнцэнтэй зүйлүүд байгаа. Энэ зүйлүүд хүний дотор бий болдог. Хүн өөрчлөлтийг хүсвэл дотроосоо л өөрчлөгдөж. Дараад нь Давид хурж ирээд зогссон. Магадгүй хоньны бичээрээ шууд ирсэн болохоор ах нар шигээ хүндэт очны өмнө алхахаар хуцганраа сольж амжаагүй байх. Бас усанд орж амжаагүй ч юм уу те. Ер нь бол тийм л байсан. Гэхдээ тэр хоньны бичээрээс хүн мартцсан байсан те. Одоо юу гэдгийг хүндэт очтын өмнөний харагдуулахыг хүсдэггүй тэр хүү Эссен хүү Давид бол миний сэтгэлд нийцсэн хүн гэсэн хүндэтгэлийг хүлээж авсан хүн байхгүй. Тэгэхээр бид нэг зүйлийг ингээд бодох. Дотроос гарах зүйл. Надад таны дотроос юу гарах гэдэг. Би Монгол бичиг сурж байгаад нэг үгийг буруу бичсэн байснаа сандгий. Атгаг гэдэг үг. Атгаг гэдэг ганцхан үг байгаа байхгүй. Манай юу чин энэ монголчууд чинь нэг атгаг санаа, атгаг гэдэг Даавд нэг юм хоршоо өгөөдтэй байж ойлгоод байдаг шүү дээ. Тэгтэл би өвөр Монголд нөгөө нэг юм институтсан болохоор атгаг гэж бичсэн байсан. Чиний наад атгаг байдал. Атгаг гэж юу илээ гэж бодсон. Нөгөө юу. Тэгвэл атгаг гэдэг тэр үг нь ингээд нэг юм баригдмал явцоо тэ насгүй тийм одоо сэтгэлгээний талаар хэлдэг юм байна л да. Тэгээд сайн талдаа биш. Атгаг сайхан сэтгэл гэж бол байдгүй. Атгаг хорон санаа гэж байдаг. Атгаг санаа гэдэг нь шуналтай холбоотой. Атгаг гэх юм бол хүний хорлох санаа манад төрхийг хэлж байна. Тийм учраас бүгдээрээ өөрсдийнхөө дотор байгаа одоохондоо бурхнаас өөр хинч мэдгүй байгаа янз бүрийн сул дараа хүнд хэрэггүй, бидэнд хэрэггүй тэр атгаг санаануудын эсрэг бид нэр хамтдаа залбирч тэмцэцгээе. Учир нь тэр хизээ нэгэн цагт биднийг илэрхийлэн биднийг тийм хүн байхыг хүсдэггүй гэдгийг одоо юу гэдгийг те алгасаж битгий хүмүүсийн өмнө гараасаа. Яагаад гэсэн бэ? Яагаад гэсэн бэ? Цаана яагаад гэсэн бол уг нь тийм хүн биштэй. Хүнийг дэгтлэн дэгсэн болоо гэж. Гэтэл Омын сайнаа хоёр магадгүй нэг өдөр нэг хүнд нэг эвгүй байдал гаргасан шалтгааныг нь яг бодоод утсан чинь
тэр гарсан зүйл нь дотор нь байж исэн. Зүгээр л гарах цагаа хүлээгээд ч юм уу эсвэл тэрийг хідээ нэгэн цагт хэрэг болно гэдэг те. Тийм хүмүүс таарах юм бол ингэн гэж дотроо бодод тижиж исэн учраас хідээ нэгэн цагт гараад ирчих. Тэгэхээр нэг зүйлийг бүгд хүнээс гарах зүйл, танаас гарах зүйл юу вэ? Хэрэв муу зүйл, атгах зүйл бол та одоо түүнийг эзний өмнөр эзэм та миний зүрх сэтгэлийг мэднэ. Би энэ гомдол, би энэ хорсол, атаархал, би энэ ингээд те тэр хүний эсрэг хийх гээд байгаа зүйл, би энэ төлөвлөд байгаа зүйлүүдэд зогсоомоор байна. Болмоор байна. Би оронд нь уучлмаар байна. Уучлах шийдвэр гаргая. Чадахгүй байгаа ч гэсэн та туслаараа те амжилтын төлөө залбирая. Та намайг хөтлөөрөө чадваржуулж өгөөрэй. Бас хүмүүс над руу хичнээн одоо хормоо гэсэн ч хариуд нь би тэ хормоо хэлэхгүй. Би хормоо хариу байхаа дотроо хормоогийн агуулгатай тийм одоо хадгалсан зүйлтэй баймарг байна. Жинхэнэ өөрчлөлт дотроос эхэлдэг учраас хэрэг бид сайн хүн болохыг хүсэж байгаа бол өөрийн бодол, сэтгэл, үйлдэл тэр зүйлүүдэд Иесус Христтэй адилхан болгож тийжээгээд харин атгах хорон санаа тэр байлуудыг муу сүнстэй хамт амьдралаасаа хөөж явуулах хэрэгтэй. Өөрчлөгдсөн таныг хараар би гимээс ариусан шинэ хүн болсон зөвхөрсөн энэ амьдралын донд төвч бүдэлсэн намайг олсон. Өнөөдрийн үгийн цагаараа Марк 7:20 тэрээр хүнээс гарах зүйлс л хүнийг бузралдаг гэсэн ишлэлийн дагуу бид суралцлаа. Тэгээ бурхан бидэнтэй адилхан гаднах зүйлсийг биш, яг зүрстгэлийг биднээс ямар хандлагаар хаанаас гарч байна вэ гэдгийг хардаг бурхан. Тэгээ бид ч бас энэ
тал дээрээ суралцах хэрэгтэй. Тэгээ бидний дотроос маш олон зүйлсүүд гарах чадвартай цаанаасаа тийм гим нүглийн чадвартай учраас үргэлж өөрийгөө шалгаж, эзний өмнө гимшиж, үргэлж өөрчлөгцөөр байх, үргэлж эзэнтэй ойр байсаар байх хэрэгтэй байдаг. Тэгээ сая яг номлол дундуур яг бодож илаа. Тэгээ би ч надад ч гэсэн яг ийм зангууд маш их байгаа хгүй юу. Өчигдөр орой гэхэд надад бас нэг зүйл тохиолдсон. Гэртээ би уг нь айгүй баяр хөөрт орсон. Тэгсэн чинь минь намайг одоо жоохон уурыг маань хүргэх гэх юм уу зүйл болцсон байсан байхгүй юу. Тэгээ тэрэн дээр өмнөх үйл явдлуудаа бодох юм бол би шууд уурлаад дуугаа ороогаад магадгүй өрөөрөг орчино. Өчигдөр би яасан бэ гэхээр төвчээд одоо үйлдэл гаргасан байхгүй юу. Өөрөөсөө үйлдэл гаргаад одоо нэг одоо инэрж байгаа гэсэн үг юм уу та. Тэгээд би өөрөөсөө тэгээд зүгээр ганцхан алхам хийхдээ уур амьсгал шал өөр болоод амар тайван буцаад ийм энгийн байдал руу орж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрчлөлтүүд бидний нөгөө нэг тэр төрхөн зуурын тэр сэтгэл хөдлөлөө барих тэтгэр зүйлсүүд ингээ маш чухал гэдгийг харж байгаа. Тэгэнгүүт тэр нэг жижигхэн үйлдэл тэр оройны уур амьсгалыг ингээ тодорхойлж байгаа байхгүй. Тэгэхээр бас гих мэдчлэн ингээд эзэн дотор өөрчлөгдөж байгаа, эзнэр одоо сургагдж байгаа гэдгээр зүйлсүүдийг харахтаа маш их талархсан. Өстө гоё гişлээ. Тэгээд нөгөө сургуулийн орчин дэх дээрлэл эднэргээл үдингийн дээрлэл эднэргээл ярьж байна те. За энэ Марк номын 7 дугаар бүлгээс ерөнхийдөө бол миний хувьд бол айгүй хуалцтай хүүхдүүд өсвөрийн хүүхдүүдтэй хуалцахтаа дотроос л гарч ирдэг. Хүн дураагаад хийчдэг зүйл. Хүнийг шоглон, дээрлэх, зодно, санаатаагаар гимтээ, санаатаагаар гомдоон, хүнийг бүр тэ энэ жоохон эвгүй хэлээ жоохон тавгүй болгочудаа гэж бодохыг бүр ингээд тэр бүр юу ч биш. Яваад бүр нулимсийн үзээд бүр ингээд тэ бүр ингээд хүн ингээд өөрийгөө хэн чадхаагаад бүр арчаагүй болоод нус нулимстайгаа холдохыг харж ийн гэдэг бол хорон моо. Энэ бол дотроо тэр хорлох, шоглох, тэр муу сүнсний тэр хүнийг одоо сайн сайхныг нь устгаж муу мухаг ил гаргаж байгаахыг хүссэн тэр зүйл өөрийгөө сул тавьж өгсөн. Тэгээ өөрөө тэрэндээ дуртай байж өөрийгөө хүч чадалтай юм шиг мэдрэх. Тэр муу сүнсний асар том хууралд явж байгаа байхгүй. Тэм учраас зүрх сэтгэлээ эзнээс хол ойлгохгүй байх хэрэгтэй. Эзэн би энэ бухан хүзүүтэй ард түмлөө өдөржингөө гараа сонгосон гэд. Хуучин гэрээ дээр хэлсэн. Өнөөдөр тань руу эзэн гараа сонгож байгаа. Таны уурыг дургуй хөрөгдөг. Бүр таныг унах гэж бүр явдаг. Бүр ингээ бүр яатсан бэ гэмээр ингээ танд дандаа муу байдаг. Хүмүүс байдаг байх. Бас та хэдийн уучлахгүй ч дах чи уучлж өгөхгүй ингээ яваад байдаг хүмүүс байдаг. Та доторх сайныгаа эзэн дотор хөгжүүлж, сайн сайхныг бодож, сайн сайхныг бэлдэж тэгж амьдраарай гэж бол хэлмээр байна. За тэгээд Монгол манай арт түмчин сайхан ерөөдөг арт түмэн. Библиэлд ч гэсэн ерөөлийн өгсөд асар их байна. Бид нар яагаад бие бинийгаа ерөөж болохгүй гэж. Бас бид нар яагаад хүчрэх ямар нэгэн муу зүйлийн эсрэг ярих зоригтой байж болохгүй гэж. Тэгээд өнөөдрийн энэ цагийг тусгаад хамт залбирая те. Ихэвчлэн таны хайр нэрлэв. Бид зүгээр нэг сайн хүн болох гэж Библи уншдаг. Харин бид та яагаад биднийг өөрийн цорын ганц хайртайгүйгээр цагаалматаар аварсан бэ гэдгийг ойлгож мэдхийн тулд бид Библи уншдаг. Бас та биднийг энэ дэлхий дээр өөрийнхөө сайн сайханд ашиглахыг хүсдэг гэдгийг тэгээд яал хэсгээр нь намайг хэрэглэхийг хүсэж байна гэдгийг бидний хувь хүн болгон ойлгохын тулд Библи уншдаг. Хүн дуурайж бид сайн хүн болж чадахгүй. Харин та бидний дотор ямар сайн хүнийг хадгалсан бэ? Тэр хүнийг аль болох эрт гаргахыг хүсэж байна. Энэ бүхнийг танд даатхан өнөөдрийг эзэн танд өргөн өнөөдөр бид нэр сайн үр жимсийнхаа үр дүнгаараа ивэл болгон амсахыг хүсэн Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр
танд хүрэлээ.